За үзэгч та бүхэнд одоо төлөвлөж байгаа 100 буудалт намын түргэн тоглолтын 2012 оны улсын авраг шалгаруулах тэмцээний одоо бас 2 дугаар шатны тэмцээн. Одоо дөнгөж сая шүвгийн 8-ын тоглолт бол өндөрлөлөө. За ингээд одоо дөрөвт үлдсэн. За шүвгийн 4-ийн тамирчдын тоглолт бол эхэлж байна. За эрэгтэйчүүдийн одоо эхний тоглолт. Олон улсын их мастер, Монгол улсын гавьяа тамирчин Эрдэнэлэг. За Эрдэнэлэг Эрдэнэс 5 толгой компани тамирчин байна. За түрүүчийн одоо тойрогт спортын мастер Ган болтыг хоцсон. За спортын мастер Манлай спортын мастер Даваад Орж нарын хооронд бол одоо үргэлжилж байна. За Даваад Орж түрүүчийн одоо шүүгийн 8-д дэлхийн дамын холбооны мастер Манлайг бол одоо хоцсон юм байна. За спортын мастер Даваад Орж газар шим компани тамирчин. За Эрдэнэлэг Эрдэнэс 5 толгой компани тамирчин байна. За манай Эрдэнэлэг бол одоо өнгөрсөн жил Монгол улсын ерөнхийлөгчөөс Монгол улсын одоо гавьяа тамирчин гэдэг хүндтэй цолыг хүртсэн. Манай 100 буудалт дамын спорт одоогоор байгаа ганц гавьяат. За дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд бол маш олон удаа шалгарч орж исэн. За Азийн авраг шалгаруулах тэмцээнд 4 удаа төрүүлсэн. За 1997 онд анх одоо дэлхийн аврагын өрсөлдөгчдийн тэмцээнд одоо оролцож тэр үед бас нэлээд залуу байсан. Тэгээ нэлээд өндөр амжилт үзүүлсэн. За түүнээс хойш бол энэ олон улсын одоо тэр дэлхийн аврагт бол бас нэлээд гол өрсөлдөгч нарын тоонд бол ордог. За нодон жилийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээний одоо нийт 20 тоглогч тойргоор тоглосноос дунд үе хүртэл бол эхний 2-3 дугаар байранд бол явж ирсэн. За сүүл рүүгээ одоо арай бэлтгэл тутсан уу яасан. Арай амжилт буурч ингээд 11 дугаар байранд орсон. За нодон жилийн үед бол одоо бид тооцохдоо дэлхийн авраг шалгаруулах тэмцээний одоо медальт их ойрхон байсан. Одоо оюуны спортоор одоо тэгэж өндөр одоо дэлхийн хамгийн мундаг их мастеруудтай өрсөлдөнө гэхэд бол бас одоо бидэнд бол их сайхан санагддаг. За өнгөрсөн оны 12 дугаар сард одоо Бээжинд болсон одоо спорт аккорд буюу одоо олон улсын спортын одоо нэгдсэн холбоотын ивэлд ор зохиогдсон дэлхийн оюуны спортын наадамд бас 8 дугаар байранд орсон. За 2008 оны дэлхийн оюуны спортын наадмын одоо түргэн тоглолтын тэмцээнд бас 8 дугаар байранд орж одоо дэлхийн авраг Валнерест хожигдоод ингээд дөрөвт үлдэж чадаагүй. За спортын мастер Даваад Орж бол одоо улсын авраг шалгаруулах тэмцээний одоо хэд хэдэн медальтай. За бас нэлээд олон жил одоо тоглож байгаа манай шилдэг мастеруудын нэг. За одоо хоёр тоглогчийн тоглолт гарааны үе дуусч одоо дунд үе рүүгээ орж байна. За Эрдэнэлгийн хувьд одоо эндээс ямар төлөвлөгөө зохиож тоглох нь гэдгийг одоо сонирхцгаая. Саяын тэр сүүлийн нүүдэл бол бас их сонирхолтой нүүдэл болж байгаа шүү. Гарын тулгуур хүмүүдийн нэг нүүлэлтэй. Энийг бол одоо ихэнхдээ амжт бол тэр болгон одоо нөгөө тэдгүү. За эндээс ер нь тэнцвүүдөө байрлал байгаа. За манай их мастер бол одоо дэлхийн одоо том их мастеруудтай бол ер нь тэнцвэх өрсөлдөнө. Жишээлбэл одоо дэлхийн авраг одоо 2 цудаг аврагуулж Шварцманыг одоо бас 2 удаа хоцсон. За мөн 5 удаагийн дэлхийн авраг Куперманыг одоо маш
гоё цохилт хийж хожиж байсан. За бусад дэлхийн аваргуудтай бол бас л одоо өгөө аваатай тоглодог. Бас дэлхийн одоо ер нь за зарим хүмүүс ярьдаг бас супер их мастерууд гэж нэрлэдэг. Тэр тоонд бол ер нь бас оруулж тоолоход бол бас зарим үед бол ордог л тийм тамирчин байгаа. За цагаан тал эрдэнүүлэх мастер бол ер нь одоо темп аавна гэж ярьдаг. Тэр аль болох урагшаа давших тэр нүүдлийг бол ер нь хийж байгаа юм л да. За тэрийг нь одоо хамгаалах гэж сая сольж нүүлээ. За ингэж солиход бол одоо хоёр оноогоор бол өөрийгөө урагшлуулдаг, хоёр тоогоор. За энэ юу хэлж нөхөр энэ одоо өргө дээр байгаа хүүнүүдийн байрлалаас шалтгаалж аль нэгнийнд байрлаж гин өгдөгөөс шалтгаалж одоо оноо тооцдог. Бид нар нэг бол одоо голд орос хэлээр темп гэж ярьдаг. За тэгэхээр тэр темпийн тоогоо бол одоо сая 2-оор өсгөлөө. Даваад орж явд. За их мастер мөн одоо гараан дээрээс бол одоо бас темпийнхээ тоог одоо нэлээд хяналтайгаар өсгөж ирсэн байгаа. Харын талын одоо тэр хамгийн уртлын хоёр хүүний байрлал бол бас тийм сайн гэж хэлж болохгүй. Тэр бас нэлээ нөгөө цохилтын үндэс болохоор тийм байрлал байна. За тэрэн дээр нь одоо гол нь ашиглаж тоглох байх. Эрдэнэлэх бол. Хамгийн урд байгаа одоо хоёр хүүний одоо зохистой биш байрлалыг л ашиглаж тоглоно да. За түргэн тоглолтын одоо улсын аварга шалралт тэмцээний эхний шатны тэмцээний одоо аварга нь бол эрдэнэлэг олон улсын их мастер. За 1200 оноо авсан. За даваад орж одоо шүвгийн дөрөвт үлдсэн учраас 840 оноотой ингээд явж байгаа. За энд бол одоо мэдээж энэ хоёр бол 840 онооныхоо болцлыг бол хангачаад байгаа. Дөрөвт үлдсэн. За одоо ер нь өргийн тал одоо яг тэн хагас руу орох төгсөж байна. Цагаар бол одоо бас үзэгчд баримжаалж болно. За тэр тохиолдолд ер нь бол одоо хүүнүүд 15-аас доош болоод дунд үе рүү орно. Гэхдээ яг одоо энэ өргийн хувьд бол бас нэлээ олон хүүтэйгээр одоо дунд үе рүү орж байна. За спортын мастер даваад орж одоо 1972 онд төрсэн. За газар шим компани тамирчин улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө хүрэл медальтай. За нэлээд олон жил бас дээгүүр тоглож байгаа манай шилдэг мастеруудын нэг байна. За эхний шатны тэмцээнд дэлхийн дамын холбооны 8 дугаар одоо шүвгийн 8 дэлхийн дамын холбооны мастер манлаг хоцсон.
За их мастер Эрдэнэ үлгийн одоо байрал авж байгаа одоо байдал бол нэлээд онцлогтой байдаг. Зарим одоо тэр байрлал авж байгаа одоо санааг нь бол одоо бид нар одоо жишээлбэл яг ингэ тайлбарлаж явах үед бол олж хэлэхэд бол хэцүү. За тэгээд нэг мэдхэд л одоо нэг сайн байралд одоо орцсон байдаг. За энэ бол одоо дөрвөн тоглолтын тэмцээний 2 дугаар шатны шүвгийн дөрвийн тоглолт. За дөрөвт олон улсын их мастер Эрдэнэ, за спортын мастер даваад орж, олон улсын мастер Төвшинболд, спортын мастер хаш чулуунаар бол үлдээд байгаа. За тэгээд хаш чулуун Төвшинболдтой. За энд Эрдэнэ даваад орж 2 бол тоглож байна. За эмэгтэй тэмцээс спортын мастер Мандах Наран, спортын мастер Ням Жаргал, спортын мастер Нандин Эрдэнэ, спортын мастер Инх Заяа нар одоо шалгарч үлдээд байна. За одоо тоглолтын нэлээд шийдвэрлэх үе рүү орж байна. За учир нь цаг бол нэлээд бага болсон. За байрлалын хувьд одоо хамгийн шийдвэрлэх одоо байрал дээр л явж байна. За даваад оржийн хувьд одоо хайрцангуй хүнд байдалд орсон. Баг зэргийн. За олон улсын их мастер Эрдэнэ одоо энэ жил 34 настай минь 78 онд төрсөн. За дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт одоо 4 удаа орсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бол ТВ-сээ шалгарч ордог. 4 удаа Аз ТV аварга шалгаруулах тэмцээнд төрүүлсэн. За 1999-2001 онд одоо Монгол улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн. За 2003 онд за Энтэгт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн. За 10 онд мөн Улаанбаатарт болсон тэмцээнд төрүүлж 4 удаа ТV аварга шалгараад байгаа. За энэ оны 6 сард одоо их чухал тэмцээн Эрдэнэ хүлээж байгаа. За энэ бол ТV хоорондын одоо халц тэмцээн буюу
Confederation match гэж Африкийн аварга Камеруны их мастер Инжофан гэдэг хүнтэй одоо халз тоглоно. За Инжофан Эрдэнэлэг хоёрын хувьд бол одоо тоглолтын ерөнхий харьцаа бол ойролцоо. За ер нь нэлээд өгөө аваатай ойрхон тоглодог. За Инжофан Африк ТV аваргаар одоо 2 удаа шалгараад байгаа. За Эрдэнэлэг бол Азийн аваргаар 4 удаа шалгарсан. За Инжофан дэлхийн чансаанд одоо 13-т бичигддэг. За манай Эрдэнэлэг одоогийн байдлаар бол 28-д бичигдсэн байгаа. За энэ их сонирхолтой байдлал үүссэн мань. Бас л цагааны одоо байрлал бол давуу байна. Харин одоо хоёр өгөөд одоо даамын буудал дээр очих тийм занал үүсгэсэн байгаа юм байна. За ер нь одоо их мастер одоо арай одоо ур чадвар өндөртэй тамирчин бол маш өчүүхэн жижиг давуу талыг бол төмөр хожил түргэж одоо ойргож чаддаг. Тэргээр арай л онцлогтой байд. За энэ одоо хамгийн наадлын хата харын хүүг ингээд дарж орох гэж ямар ч гэсэн нүүлээ. За хар тал бол мэдээж хамгаална. За 2 арга байна. Өмнөөс нь тосч нүх эсвэл одоо тэр идүүлэх гээд байгаа хүүгөө өгөж солих тийм 2 арга байна. За солих бол бас тийм сайн арга биш баха. За одоо ингээд арай хүнд байдалд орсон болохоор цаг бол багасаад ирж байгаа. Даваад орж явд. Цаг багасаад за бодвол дараагийн нуудлаа хордно өгөх байх л та. Гэхдээ л ер нь одоо их мастерт ингэ даваа байдал олох бол бас сайн биш. За одоо 2-2-ын солио хийсний дараах байдал үүссэн байдал юм байна. Эндээс бол одоо цагаан тал бол чөлөөтэй даамд яв. Даамда. Хар тал даамд явахд бас урдаа одоо саадтай байна. За энэ одоо ямар учиртай нуудлаа. Даамд явуулж ороход цаадлаар нь явах юм болоо да. Одоо зүгээр тэр хамгийн уртлын хөвгөл сольчиход л болмоор юм шиг харагдаад байна. Ухраах боломж байхгүй. Тэрийг сольчиход л болмоор юм шиг харагдаж байна. Хамгийн уртлын хөв. За ямар ч байсан даам руу явлаа. За одоо харын одоо доод иржийн цаг бол нэлээд бага болсон. Цаг маш багассан. За бүр 20 секундээс татгаш орлоо.
За одоо эндээс бол гарцаагүй. Хожинтоо. За энэ хамгийн уртлын үг л одоо солихыг би нүхгүй байгаа гайхаад байгаа. Тий одоо ингээд энийг солил одоо бол ер нь нүүдэл байхгүй те. За баг бууж ах болов гэж бодчихно да. За хамаагүй даваа байдал үүссэн. За даамтай. Нөгөө тал бол одоо даамгүй. За эндээс бол арга байхгүй тий. Даам бол 3 хувьд тэнцэнэ. За гэтэл нэг хүү илүү байхад л одоо хожил болох нь бол ойлгомжтой. За гэхдээ 100 будал даамд санамсаргууд цохилтууд бол их гарч ирдэг. За тэгээд бас тийм одоо аз туршсан нөтлөл хийж байгаа болтой доо даваа төрч хувьд. За ингээд нэг идэхт нь 2 идэн даамаараа 2 идэн. За хэж нэг өгөөд явна да. За тэгээд ер нь бол болцоо байхгүй болно. Нэг өгөөд. За юу ч гэсэн тэгтээ яг 5 3-тай. За цаг бол бас байхгүй. Хард бол цаг байхгүй. За мөн одоо материал хүүний бол маш их дутуутай. За ямар ч үсэн даам гарлаа. За 2 даамтай болсон. За тэр хүн дээр идэхэр. За ингээд олноо идэх ёстой. За хэж тэр хүүг өгөөд ингээд даамыг барьлаа да. За сая сүүлийн одоо хөргөл их гоё боллоо. За ингээд олон улсын их мастер Монгол улсын аюу тамирч Эрдэнэлэг одоо аврагын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Цагийн үзэж та бүхэнд эмийн 2 телевиз 100 будал тамийн түргэн тоглолтын улсын аваргын тэмцээний 2 дугаар шатны ишгшээ тэмцээнийг шууд хамжуулан үзүүлээ. Тэгэхээр одоо яг сүүлийн өргөд манай 100 будал тамийн олон улсын их мастер Эрдэнэлэг, за 100 будал тамийн спортын мастер даваа дөрж нар одоо сүүлийн өргөд тоглолоо. Тэгэхээр таны өрг ямар болов? Сая хэцүү хүн дөрөв бол боллоо л да. Тэгээс тооцоо буруу хийгээд буруу хийсний удаас тэгээд хажигдчихлаа да. Буруу тооцооноос. Тэгэхээр анх удаага одоо ингээд телевизээр шууд хамжуулан үзүүлээд одоо та бүгдийн тоглолтыг ингээд гаргаж байна шүү дээ. Энд дээр одоо таны хувьд өөрөө чи хувьд ямар бодолтой байна? Бас ингээд телевизээр олон үзэж харж байгаа гэдэг үднээсээ бас өөрөө чи хувьд тоглолтын тактик арга барил ч юм уу өөрчлөлт юм уу? Яасан бол? Би урдлын тэмцээнд бас нүүр хагарцсан бол бас гайг байна. Энд бол тэгээд тэгтэл бас нөлөөлж байна. Тодорхой хэмжээгээр. Тий, яг нүүдлийн хэмжээнд одоо яг өөрсдийн яг бодсонсноо яг чинь бас нөгөө жоохон жижиг нөлөө орж байна. Нэг сая тооцоон дээр алдгаар гэмдэл алдчихлаа л да сая. Тий. Дараа чинь шатны тэмцээн бас өөрөө ч хүлээж байгаа. Энд дээр бас яа тоглоё гэсэн зорилготой байна. Ер нь тэгэл шивгийн дөрөвтэй л нөлдөн гэсэн зорилготой байлаа болж байна. За манай Эрдэнэлгийн хувьд одоо ямар сэтгэлтэй байна? Одоо тэмцээн уралдаа хэр болж байна? Ер нь ямар худалтай байна? За 2 дугаар шатны тэмцээн сонирхолтой болж байна. За миний хувьд эхний шатны тэмцээнд төрүүлсэн байгаа. За энэ удаагийнх ч гэсэн бас горьдлого байна.
За мэдээж хамгийн хэцүү өрсөлдөгч бол мэдээж даваад ирж байсан. Бид нэр байнга цог тоглолдог. Биенийхээ тоглолтыг мэддэг. Тэгээ сая жоохон гэрэлгэл бад жоохон хотлаа нөөчлөө гэж ярьж байна. Тийм баг тэрэн дээр нь ашиглаад ажиллаа. Нэлээ цагт оруулсан баг тийм ээ. Бас цагаар нь шахан тий. Цагт оруулсан. Тэгэхээр одоо бас өөрөө бас холбооны одоо шилдэг тамирчны хувьд бол одоо холбооноос зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааны талаар бас юу гэж бодож байна. Анхтайгаа бас ингээд телевизээр ингээд дамжуулаа тийм ээ. Энэ жилээс эхлээд ингээд явж байгаа шүү дээ. Энэ болгон дээр одоо өөрөө чи хувьд одоо ямар хуудалтай байна. Мэдээж хэрэг одоо бас манай хүүхд тогтчод энэ дамын спортыг сонирхсан хичээлэх дур сонирхолтой олон хүүхдүүд байгаа хэл та. Эдгээр хүмүүстэй хандж бас хөгжлөмөр байна. За 2011 онд оюуны спортын том наадам их хятад улсын Бээжи хотод болсон. Тэрэн дээр бол яг юм телевизээр шууд нэвтрүүлж ирсэн. Тэгэхэд бол айгүй олон хүн үзээд тэгээд айгүй олон ивент итгэгч Samsung, Garado энэ том фирмүүд ивент итгэсэн байдгийг. Тэгээд манайхаа тэгээд тэрнээс санаа аваад энэ тэмцээнийг бол зохион байгуулж авах манай албаныхаа. За тэгээд телевизээр шууд нэвтрүүлж байгааг хүмүүст айгүй сонирхолтой байт юм байлаа. За яг ингээд хоёр хүн хоорондоо тоглоод за хүн дүрсийг харуулаад төдий өнгөрчдөг гэсэн бол энэ удаа яг тэр процесс нь юу болж байгаа гэдгийг сайхан тайлбартаагаар цагтаагаар тэгээд тоглогчдын сэтгэлийн хөдөл нүүрний хувирлын янз бүрийн юмнуудаар тайлбарлахад илүү сонирхолтой олон хүн үзсэн нь бол анзаарэгдсэн. За тэгэхээр үзэгчтэй бүхэндээ одоо анх удаага бас одоо Монголын үндэсний олон нийтийн телевиз, Семен 2 телевиз, 100 будал тамийн одоо төргөн тоглолтын улсын аваргын тэмцээний шууд дамжуулан үзүүлж байгаа. Тэгэхээр эдгээр тоглолтуудыг одоо манай Батэрдэнх маань за одоо энэ дээр урьж байна. Одоо яг одоо өөрөө суугаа тайлбарлаад бүтэн 4 цагийн туршид 5 цагийн туршид ингээд одоо суугаа тайлбарлаа. Тэгэхээр ер нь тоглолтууд маань хэр болоо үзэгчтэй хэр сонирхолтой байдлаар үрсэн гэж та бодож байгаа бай. Ер нь бол сонирхолтой тоглолтууд боллоо л да. Тийм тэгээд яг бас манай зарим одоо тамирчид бол илэрхий алдаа хийж байна. Яг энэ жижиг юу цагийн хяналт их бага болохоор бас тэгж байгаа бох. Тийм дээр нь тэгээд одоо телевизээр бас ингээд шууд явж байгаа бас даваад ирж басаа хэлж чинь тэ нөлөөлж байгаа. Нөлөөсөн байх л та. Тэгээд яг ер нь бол бас их сонирхолтой өргөд олон гарлаа. Тэгэхээр маргаашийн одоо тоглолтын юм тэр сонирхолтой яг өнөөдрийн болж өнгөрсөн өргөдөөс бол бас болж байгаа тайлбарлая гэсэн юм бодолтой байна. Ямар ч гэсэн одоо бид бүхний хувьд бол одоо 100 будал таам гэдэг ямар спорт байдаг вэ? Дөрвөн тоглолт гэж одоо ямар онцлогтой тоглолт байдаг вэ гэдгийг одоо үзэгчтэй бас үзүүлээд эхэлсэн тийм ээ. Ямар ч байсан 100 будал таамын хичээлийг одоо ингээд та өдрөдөд ингээд явуулаад эхэлсэн. Сайхан байна. Одоо мэдээж хэрэг одоо тамирчид маань эхний шатны тэмцээнд амжилтаа оролцоод маргааш одоо шгшээд өрсөлдөх тамирчид маань тодорсон. За ингээд үзэгчтэй охин маргааш өдрөөс эхлэн одоо MN 2 телевизээр 100 будал таамын дөрвөн тоглолтын улсын аваргын тэмцээний одоо 2 дугаар шатны шгшээ тэмцээний за шийдвэрлэх тоглолтуудыг хүлээн авч үзээрэй. Мэдээж хэрэг мэрэгжлийн өндөр түвшний тайлбартаагаар та бүхэндээ тайлбарлан үзүүлж хүргэх болно. За баярлалаа.